яг залбирал дотор яг Маркагийн дуусан гол би бас эзний нэрээр тунхаглыг хийхээ, эзний нэрээр бас илүүтэйгээр бас итгэлтэйгээр бас тунхаглыг гэсэн яг энэ орон зай зүрхнээс нь оргилжсэн боловч харин тунгаахлаж байна. Энэ орон зай дүүргээд намайг заамаалмаа гэдэг хэлчихлээ. Тэгээ би барьчлаа. Тэгээд за бүгдээ эзний тусламж гэж нэг дуу байдаг. Миний бас их дуулах дуртай дуу, бас охин маань бас их дуулах дуртай. Би харцаа уулзаад өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн эзнээс ирдэг гэж. Тэр чамайг хөл авдахгүй, чамайг хамгаалагч тэрээр үүргэхгүй. Харалтун Израилийн хамгаалагч тэрээр үүргэж үгүй, өмдөгч үгүй гэсэн байна. Эзэн бол чамайг хамгаалагч, эзэн бол чиний баруун гардах чиний сүүдэр юм аа. Өдрөөр нарч чамайг хорлохгүй, шөнөөр сар чамайг хөлөөхгүй. Эзэн чамайг бүх хог өнөөлөөс сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахин гэсэн байна. Эзэн чиний орох гарах бүрийг өдрөөс мөнхөд дахин өргөн хамгаална гэсэн. Амен. Тэгээд та бүхэн бас дуулал 21-ийг бас унших юм бол энэ хэсгийг бас уншиж болно шүү. Тэгээд. За энэ нэг гоё содох шиг библийг харсан зүгээр хараа суугаад байж юм шиг. Их гоё санагдаад байна. За энэ хамтдаа өнөөдрийн бас эзний үгийн цагийг би бас өнгөрсөн 7 хоногийн эзэн дотор залбирч байгаа юм тооллого номыг нэлээд шийдэн бас уншсан бас энэ 7 хоног байна. Тэгээд тооллого номыг уншиж байгаа миний уншина гэж бодоогүй номууд руу тооллого ном өөр их гэж оруулаад байсан. Тэгээд тооллого номыг уншиж байгаад за Мосе гэдэг бурхны хүү гарчдаг. Тэгээд энэ хүү нэг үйл Египтэд яг хаанчлын тэр орон зайд үнэхээр Израильчууд маш хүчрхэг болж байсан тэр үед хүн төрөх юм бол устдаг, охин төрөх юм бол амьдруул. Захирч өөрөө тэр их байгчлалт тушаасан байсан. Энэ орон зайг үед Мосе төрдөг байгаа. Харин Мосе төрсөн яг тэр үед эхэн түүнийг нууж 3 сар ирээд нуусан боловч эцэст нь нуух боломжгүй болж эхэлдэг. За энэ үед Мосег эхэн яаж сагсан тэгээд голд урсгадаг байна. Тэгээд энэ урсгах энэ үед Мосе үнэхээр талархав шүү дээ. Би тэр хэсгийг хараад Мосе нэр ямар гоё нэг бодлын хацтай юм даа гэж бас хацтай гэдэг үгээр би орлуулмаар байсан. Гэхдээ зүгээр хацтай юм даа гэж тавьчихсан. Гэхдээ Мосе бурхны төлөөсөн төлөвлөгөө байсан. Тэгээд тэрний дагуу Мосе нэг үгээр хөвж явж байхдаа Параны охины нүдэнд өртдөг. Тэгээд тэр үед Параны охин түүнийг өөрийнхөө хүү болгож өршөлдөж авах гээд за тэгээд түүг асран хамгаалах өсгөх хүнийг авчрах болоход харин ээжтэй цаана бүтээгээ зогсож байдаг. Тийм биз? Тэгээд ээжээрээ нэг үгээр асруулж Мосе яг Параны ордон тэр хэлбэр хангалуун амьдрал дотор өссөн. Үнэхээр талархав шүү дээ ерөөлтөө. Нөгөө хавчлаг донд нөгөө чинь бүр өсөхдөө ордон дотор тансаг өссөн. Тэгээд ордон дотор өсөхдөө бүр ээжийн хайр халамжийн дотор нөгөө нэг сүүгээ иддгээр идээд магадгүй яг ээжийн хайрыг авдгаар аваад өссөн. Харин эрийн цайд хүрэх үед нь яг Параны охин өөрийн хүү болгож авнаа, өрчилж авнаа гэсний дагуу энэ зүйлд болгож идэв. Гэхдээ Мосег ингээд харах юм бол тэр ордон дотор элбэг хангалуун байдал дотор өссөн гэнэ тэр ээжтэйгээ хамт байсан болохоор өөрийнхөө үндэстнийг ерөөсөн мартаагүй юм байл. Би энийг уншиж байгаа үедээ бас бодож байсан байна. Тэгээд тэр үндэстнийг буюу өөрийнхөө үндэстэн болох тэр еврейчүүд тэр бол яг миний багцсны тасархай юм байна. Тэр бүрэн багцсандаа буюу ойлгохондоо үнэхээр ойлгосон байсан. Тэгээд тэр 90 цайд хүрчээд гадаа гараа явж явах үед нэг цэрэг түүний өөрийнхөө улмын хүн болоход еврей хүнтэй дор тавьчих явах үед Мосе яг тэр үед огшсон байна. Тэр огшоод нөгөө өөрийнхөө хүнийг өмөрсөн. Яг багцсны тасархайг өмөрсөн хэсэг гарч иж байгаа. Тэр өмөрснөөс болоод тэр цэргийг алдаг байгаа. За иймээс бас гардаг байгаа. Тэгээ алчаад манай хүн юу болсон бэ? Юу ч болоогүй юм шиг ахад ажил амьдрал үргэлжлээд явж ирсэн биз дээ. Харин хэсэг хугацааны дараа ахад хоёр өөрийнх нь Израильчууд буюу өөрийнхөө үндэсний хоёр хүн хоорондоо маргаж байгаа үед манай хүн
Хөршөө чи юунд ингэн вэ гэдэг нөгөө чи хөршмэн гэдэг энэ зүрхтэйг ороод ирсэн. Нэг өөр аюул дотн байдлаар тоо чи хөршөө юунд ингэн вэ? Энэ чинь чиний хөрштэй гэсэн аюул тийм хайр дотор халтсан боловч нөгөө хүн харин хэн чамд бид хоёрыг захир гэсэн юм бэ? Чамд хин ийм их мэдлэг өгсөн. Чи тэр цэврийг алсан л байд биднийг алах нь гэж энэ үед Мосегийн зүрхэнд айдас болсон байна. Тэгээд тэр хинээс айсан байна. Тааны татамата донгаж байгаа юм шиг болчихлоо. Хинээс айсан байна. Паараас айсан. Яг л захирагч өөрөө их мэдлэгтэй болохоор тэр хайгаад зогтдог байгаа. За тэгээд Мосе Синай уул руу буюу цөл рүү зогтдог юм шиг байна. Тэгээд цөл рүү 40 жил ирээдээ зогтож амьдарч явах үедээ ингээд харахад Мосе үнэхээр нөгөө ордон дотор иддэг байсан тансаг зүйлүүд магадгүй нөгөө илбэг үйлчлэгүүд нөгөө бүхэл бэлхэн зүйлүүдээс бүгднээс зогтсныхаа дараа тэр яг зогтсон яг тэр үеэс авахгүй хүн хэцүү зүйлүүд түүний амьдралд бас бүрхсэн байна. Ядарсан байгаа, зурцсан байгаа, хоолгүй онсон байгаа. Тэгэхээр энэ үедэд Мосе буюу яг өөрийгөө олж авсан байна гэж би харсан байна. Тэр үед Мосе яг даруулсан зүйл нэг болсон байсан байна. Тэр үед Бурхан Мосег яг өөрийгөө байх үед нь Бурхан Мосе гэж дууддаг байна. Тэр бид нэг үгээр яг Бурханы өмнө даруулж яг өөрөөрөө байж эхлэх үед бид өөрсдөө сул дорой гэдэг хөдөлгөөн зөвшөөрдөг энэ сул дорой байдлыг хэн нэгэнд гаргахгүй тулд бид өөртөндөө баг зэргийн багнуудыг өмсөж эхэлдэг. Баргаан байхгүй. За намайг бас ядуугээ бодчихоо. За намайг ховцгүйгээ бодчихоо гэж бодоод чинь эсвэл өөрийн ховц өмсөй өнгөрсөн 7 өдрийн ийм ховц өмссөн бол гэж юм. За магадгүй яг энэ маягаар хүмүүс бид өөрсдийнхөө сул дорой байдлыг дардалахын тулд нэг багуудыг өмсөж эхэлдэг. За би яг одоо ингэж харъя. За энэ багуудыг өмсчихсэн хүмүүс нүдэн анаад гараа өрөхгүй юу? За нүдэн ч хүндэрээ. За энэ багуудыг өмсчихсэн хүмүүс гараа өрөхгүй юу? За буцаад нүдэн нээж байгаа. Нүдэн анж байгаа. За энэ багтаа хаад одоо ч гэсэн бүлээн зөвшөөрж байгаа хүмүүс гараа өрөхгүй юу? Бүгд нүдэн ансан байгаа зү. Одоо амар байгаа зү. Айгүй амар байгаа зү. Өөрийнхөө суултаар бүлээн зөвшөөр. За одоо харж бол нэг үгээр бол яг үүнтэй адилхан Мосегийн Бурханы өмнө тэр ядар цуцаад яг хэцүү болох үедээ нөгөө бартан байдлаа бүгдийг хойш гараад яг өөрөөрөө байх үед сая Бурхан түүнийг Мосе буюу өөрийнхөө сүрчил дотор түүнийг хэрэглэж дууддаг байна. За энэ үед эзэн Мосег дуудах үед Бурхан Мосегоос асууж түүнийг өөрийнхөө тэр боолчдын тэр дарлагдсан байгаа тэр ард түмнийг чөлөөлөх гэж Бурхан Мосегтой ярилцж байх үед тэр цаана Фараоны ордонд гадаа юу болж исэн гэж Бурхан Мосегтой ярилцж байх үед Фараоны ордны гадаа юу болж исэн гэж бодож би яг энэ үед ингээд бодож үзсэн. Та гэсэн бодож үзээ. Яг Фараоны ордны гадаа бүгд бүтэн үндэстэнгүүд Бурхан руу хандаад хашгирч ирсэн байна. Хэцүү байж тээ. Бид нар дийлэхгүй байж тээ. Бид нар чадахгүй байж тээ. Бид туслаач гэдэг нэг үгээр Мосегтэй Бурхан ярилцж байгаа яг тэр үед ордны гадаа асар их том хэцүү орон зай буюу тэр хүмүүсийн хашгирсан хашгираа болж исэн ийм зүйлүүд болж исэн байна. Тэгэхэд нөгөө Мосег эзэн тэр хүмүүсийг аврах гад эзэн Мосетэй тулж явах үед Мосе би чадахгүй штэ гэдэг чийсэн. Одоо эндээс хатаа магадгүй эзэн таны нэг үйлчлэл рүү орж ирээч гэхэд та би чадахгүй гэж байгаа тэр цаана магадгүй надад туслаач гэдэг Бурхан руу хандж байгаа маш олон гарууд байгаа. Маш олон зүрхүүд байгаа. Тэгээд энэ үед нэг үгээр эзэн Мосег дуудаж байгаа Мосе гар хумгих тэр арга барилыг авч ирсэн. Гараа хумгихад нэг үгээр явахгүй. Би чадахгүй.
Би ярьдгүй маа. Би модон хэлтэй маа гэдэг нэг үгээр бол гараа хумхаад өөрийгөө татсан буюу ийм арга барилыг Мосе барьж ирсэн. Тэгэхэд Египтийн гадаа юу болж ирсэн? Асар их тэмцэл болж ирсэн байна. Тэгээд магадгүй яг одоо ч гэсэн магадгүй эзэн таныг энд суулгаж байгаа нь эзэн таныг өөрийнхөө үгэнээр хурцлаад тэнд байгаа хэцүү нэг өдөр хэлсэн шүү. Энэ илгээхэд та одоо ч гэсэн бэлэн зүрхтэй л энд суугаа. Тиймээс та энэ зүрхийг өөртөө суулгахгүйгээр энд сууж явах юм бол цаг хугацаа хоосон өнгөрч байгаа энэ илэрч шүү. Би энд сууж байгаа нь би явахын тулд юм аа гэж та өөртөө магадгүй яг одоо хэлэхгүй юу? Би энд сууж байгаа нь би үйлчлэхийн тулд юм аа гэхгүй юу? Энэ нэг үгээр бол би энд байгаа нь эзэн дотор хэрэглэхийн тулд юм. Тэр бид өнөөдөр магадгүй яах гэж энд байгаа юм бол тоо гэдэг та магадгүй өөрөөсөө асууж ирсэн ч өдрөө байгаа бах. Тэр би өөртөө би энд байгаа эзэн хэрэглэхийн тулд энд байгаа. Амен. За бүгдээ цаашлаад тоолго ном руу орчих. За тоолго номын 13 руу орчих үлээ. За Мосены тэгээд нэлээ эсэргүүцэл тулгарсан. За чинь бас нэлээ эсэргүүцсэн. Маргаан багхгүй. Тэгээ эсэргүүцэж чад эзэн бүгдийг мэддэг болохоор чамд ярьдаг, сайн найр ярьдаг хэл амтаа Аароныг ах байдаг үстэй гэдэг. Энэ үе хүртэл Мосе эсэргүүцэж байгаа сүлдээ эзний бууж идэг гэдэг байна. За тэгээд Мосе эзэн дотор хэрэглэгдэж эхлэв. Египтчүүдийг Египтийн боолчлоос Израильчүүдийг гаргах гэж маш хэцүү байсан. Энд маргаан байхгүй. Эзэн хэллээ гэж яваал очгоод Паран зөвшөөрсөн гэж хатуурчдаг. Эзэн тэнд гэж яваал очгоод ахаар хурцмод Паран хатуурчдаг. Ийм их зөрчилтэй донд Мосе явж ирсэн. Тэгээд эзний хүссэн төлөвлөгөөний дагуу болоод эзэн бүгдний хамгийн сайн шийддэг болохоор за тэгээд Израильчуудаас Египтчүүд гарч явдаг. Египтээс Израильчууд гарч явдаг. А би буруу ярьж чинь та эд манай зөв сонсон шүү. За энэ үед гараа явдаг. Гараа явж байгаа хүртэл бөө тэмцлийн дараа арайч нэмүү Израильчууд гараа явж байгаа үедээ одоо Мосегийн хувьд бол заашгүйтэй ямар ч хэлсэн гараа явуулаа гэдэг зүйл бодогдсон байна. Арайч нэмүү гарч явсны дараа нөгөө авч явж байгаа нөгөө Израильчууд нь өөрсдөө буцаад Мосе руу гомдож ирдэг. Асуудлуудыг гаргаж ирдэг. Гэт Мосе тэднийг тэндээс гаргаж өчтөө тэмцэж байгаа эцэст нь гарсныхаа дараа нөгөө дуул нь түшиж туулаж халамжилж инхийн оног буцаагаад өөрлөн бид нар тэндээ бараг зөв болоо бэлхаад юм хумаа идчихсэн бол сайхан байсан юм аа гэд буцаад нэг Мосе дахиад зүрхний шатлууд ирдэг байна. Тэгээд тэнд өсч байна гэдэг, цангаж байна гэдэг, мах идмээр байна гэдэг, бид амар маар байна гэдэг, бид ийм байгаагүй гэдэг, бид тийш явсан бол дээрээсэн гэдэг, бид эндээ өгсөн бол бараг дээрээсэн гэдэг энэ их зөрчлүүд донд Мосе хүнийхээ хувьд ингээд бодоход би ямар их төвчээдэг хүн байсан юм байна гэж харж ирсэн байна. Та энд ч гэсэн бас бууж иж магадгүй. Мосе үнэхээр төвчээртэйсэн. Тэгээд 12 дугаар бүлэгт ийм хэсэг гарч ирдэг байна. Мосе Куш эмэгтэйтэй гэрсний улмаас Мирам Аароноор түүний эсрэг яриа гаргав. Яагаад гэвэл Мосе Куш эмэгтэйтэй гэрсэн байлаа. Тэд эзэн үнэхээр зөвхөн Мосеогоо дамжуулан ярьсан гэж юу? Тэр биднэр ч гэсэн дамжуулан яриагүй юу? Гэхэд эзэн үүнийг сонсов. Мосегийн ч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруй нэгэн байсан байгаа. Дэлхийн гадаргуу буюу дэлхийд хэдэн сая хүн амьдарч ирсэн тэр дундаас Мосег хамгийн даруй гэсэн байна. Тэгээд нөгөө нэг өөрийнх нь хажууд төсч тулдаг байсан Аарон бүрдэг яг энэ цаг мөчид өөрөөс нь эргэж байгаа ийм хэсэг гарч байгаа. Нөгөө хамгийн дотны гэдэг хүн нь эргэсэн байна. Тэгээд Мосегийн хувьд бол бас
амаргүй л байгаа орон зай гарч байгаа. Нэг үгээр Бурхны үйлчлэлийг хийгээ явж явах үед хүн бүрд ийм хавчдгууд, асуудлууд, бэрхшээлүүд, үл ойлголцлууд, гомдлууд Бурхны үйлчлэл дотор Мосед нэг үгээр Бурхны үйлчлэлийг хийгээ яваад байгаа. Ийм зүйлүүд гарч ирж байгаа. Тэгээ бичээсээс харах юм бол магадгүй өнөөдөр бидний донд ийм зүйлүүд гарч ирэх юм бол ерөөсө гайхах зүйл биш үү шахах туусаа. Гэхдээ нөгөө хуучин гэрээн дээр хүртэл хамгийн анхны эзэн дотор үйлчлэхэд бас алдаж явсан Мосегийн амьдрал бүр ийм зүйлүүд үнэхээр их гарсан байна. Тэгээд Кош үүний эсрэг 12 дугаар бүлэг дээр болохоор хэдийгээр тэд Мосегийн эсрэг Миарам болон Арам хоёрыг гомдлож ийм асуудал гарсан ч гэсэн атаархаж гол зорилго нь энэ хоёр атаархсан хүнээс ийм асуудлыг гаргадаг байна. Гэсэн хэдийч эзэн өөрөө энд харах юм бол 6 дугаар бүлгээс харах юм бол үгийг минь одоо сонс. Хэрвээ та нарын дунд иш үзүүлэгч байвал эзэн би өөрийгөө түнд үзэгдлээр мэдүүлэх болно. Би түүнтэй зүуд ярих болно. Миний зас Мосегийн хувьд тийм биш бөгөөд тэр миний бүхний гэрт итгэмжтэй хэлээ. Түүнтэй би ам дард хэлгээр биш харин би элен далангүй амаараа ярьдаг бөгөөд тэр эзний хэлбэр дүрсийг хардаа гэсэн байна. Хэлбэр дүрсийг буй нэгвэл Бурхан өөрийгөө Мосед өөрөөр нэрчилдэг ийм орон зайд харагдаж байна. Тэгтэл та нар юунд миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй гэдэг байна. Тэдний гол эзэн өөрөө өөрийнхөө хүнийг хамгаалж байгаа. Амен. Тэгээд ахтуусаа бид бүгд эзний тойрог дотор багтсан хүмүүс. Эзний ивэл дотор багтсан хүмүүс. Тэгээд тэр мөн 16 дугаар бүлэгдээ Ливийн гуч Гохотын аж Исхарагийн хүү Кора, Рууны хөвгүүд болох Датан, Абинам болон Пелетийн хүү Онтой хамт хөдөлж Израилийн эсрэг хөвгүүдийн хамт Мосегийн өмнө хөндлөн босчээ. Энд нэг үгээр Ливийн овгийн хүнээс агуулаад толгоолж байгаад эзний эсрэг тэнд тухайн үед Израильчуудыг толгоолдог байсан 250 удирдагч тэргүүнүүд манлайлагч нар хамтдаа Мосегийн эсрэг дахин босч байгаа ийм орон зай байдаг. Гэтэл Ливийн овг өөрөө эзний өмнө эзэн Мосед хамгийн анх тушаал өгтөө Израильчуудыг тоол овгийнхын дагуу. Тэгвэл Ливийн овгийг тоолохгүйгээр тэд надад үйлчлэх ёстой гэд эзэн энэ Ливийн овгийг өөрийнхөө тойрог дотор баярлаж байгаад энд Мосегийн эсрэг босч идэг байна. Энд нэг үгээр их мэдлийн эсрэг зогсож идэг ийм эсрэг гардаг байна. Зөвхөн чамаар юм уу? Бид нар ч биш юм уу? Бид нар биш юм уу? Энд бүр 250 хүн байна. Бид нар хамтдаа Бурхныг сонсдгоо юм аа гэд энэ орон зай гарчдаг байна. Тэгэхээр эндээс ахаал Мосе эзний ажлыг хийж байгаад ахаа асуудал бэрхшээл гарч. Тэгээд эзний ажлыг хийж байгаад асуудал бэрхшээл гарч байна уу? Гарч байна гэж. За эндээс бүхэн цаашаа харуул. Тимот номон дээр нэг 3 дахь бүлэг дээр нэг юм хэсэг гардаг байна. Бүгдээ Тимот номыг харъя. Нэгдүгээр Тимот 3:1-2. За та бүхэн эхнээс нь авах уншихгүй юу? 1-2-3 И. Ястаас. За энэ бол итгэмжид өгмөө гэж. Би ер нь Библийг их удаан уншдаг юм л дээ. Тэгээ би саяхан энэ удаан уншдаг байдал дээр өөртөө дүгнэлт гаргасан ч тэгээд би Библийг насан туршдаа унших юм байна гэдэг хариулт гаргасан байна. Тэгээ би Библийг ер нь их удаан уншдаг юм. Тэгээ болж үл ингээл хараа суугаад идэг
Хөндлөнгөөс харахад энэ одоо ойлгохгүй байгаа юм байна гэдэг харагдгаар. Тэгээд би энэ хэсгийг бас их харсан байна. Энэ бол итгэмжид үг гэж хэлэгдсэн байна. Хэрвээ хэн нэг нь харгалзаж болохыг эрмэлзүүл буюу харгалзагч гэдэг маань эзэн дотор харгалзагч гэдэг маань ямар утгатай үг вэ? За муугаар ярих юм бол шоронгийн харгалзагч гэдэг байдаг. Энэ маань юу хэлэх юм бэ гэх юм бол тэнд байгаа хүмүүсийг харгалзаа байж идэг. Алга болчихгүй, зогтчихгүй, алдаа гаргачихгүй, эндчихгүй гэдэг үгнээс. За нэг үгээр бол харгалзагч гэдэг маань өөрөө монгол хэлээр бол сахин хамгаалдаг, анхаарал тавьдаг. Бас ийм хүмүүсийг хэлдэг байна. Тэгвэл энэ болохоор эзний үгэн дотор нэг үгээр эзний хүмүүсийг сахин хамгаалдаг хүний тухай бас дурдж байгаа. За тэгвэл намайг хэн нэгэн сахин хамгаалах. За та хэн нэгний сахин хамгаалах энэ орон зай дээр бид гарч ич гэсэн. Хэн нэгэн харгалзагч болохыг эрмэлзүүл буюу Бурхны дотор хэн нэгнийг сахин хамгаалахын тулд, хэн нэгнийг хонжлохын тулд, хэн нэгнийг асрахын тулд, хэн нэгнийг тордохын тулд, хэн нэгнийг бөөцлөхийн тулд анхаарах зүйлүүд энд байна. Тэр сайн ажлыг хүсдэг хүн байна гэсэн. За сайн ажлыг хүсдэг буюу сайн ажил маань өөрөө бичээс дотор бол эзний таалтыг таалах, эзний жигшдгийг жигших, эзэн бас зохистой тэр хүндэтгэлийг бүгдийг өргөдөг. Бас энэ орон зайг илэрхийлж байгаа. Тэгэхээр сайн ажлыг хүсдэг үе эзний таалтыг таалдаг. За тэгвэл тийм хүн байх ёстой гэж байна. За тэгвэл тиймээс харгалзагч нь гэмзэмгүй байхын тулд өөрийгөө бас захирдаг хүн байх ёстой. Гэмзэмгүй байхын тулд эзний илэн далангүй нэгэн байх ёстой. Хамгийн анх нөгөө Адам гэм хийгээд өөрийгөө талталдаг хэсэг маань эзнээс нуугдж байгаа хэсэг гэж. Тэгэхээр бид гимтэй болоод ирэхээр эзнээс нуугдж эхэлдэг. Гимтэй болоод ирэхээр эзнээс нуугдаад ирэхээр зарим тохиолдолд бас бид бас намайг мэдчихвэ гэдэг үгнээс бас өөрийнхөө итгэлийг ахын дүүсээс бас нуугдж эхэлдэг. Тэгэхээр гим өөрөө биднийг нуугдах юм орон зайд бас оруулдаг байна. Адам хүртэл нуугдсан байгаа тийм биз? Тэгэхээр гимзэмгүй байхын тулд бид илэн далангүй байхын тулд бид гимзэмгүй байх болж байна гэсэн. Хэрэг бид гимзэмтэй болох юм бол өөрийн ирэхгүй эзнээс бас тайлбарч нуугдаж эхлэх байна. За нэг цаашлаад харуул. Нэг ихнэрийн нөхөр буюу бие захирдаг хүнийг хэлнэ гэсэн үг. Оюун бодлоо зүрхсэтгэлээ махан бие захирдаг хүнийг хэлнэ гэсэн үг. Тэгэхээр бие захирдаг хүн үг хэлээ захирдаг хүн бас бие захирдаг хүнтэй адилхан. За мөн цаашлаад харуул. Бие барьдаг хэрсүү. За хэрсүү хүн маань гомдлыг сонсдог, шүүмжлийг сонсдог, хэн нэгэн хүний ямар ч зүйлийг сонсчдаг. Гэхдээ тэрэн дотор хэрсүү буюу өөрөөрөө тогтож үлддэг. Ийм хүнийг хэлнэ гэсэн. Тэр зарим тохиолдолд хүмүүс өөрсдөө сайн байж чадаагүй хүмүүс хэн нэгэн магадгүй хэн нэгний муулчих нь дагаал муулчдаг. Хэн нэгний магтж байгаа дагаал магтждаг. Хэн нэгний алдаа гэж байгаа тийштэйгээ дахиад алдаа ярьдаг. Нэг бол өөрийнхөө биеийг барьж чадахгүй, хэрсүү байж чадахгүй. Аливаа зүйлийг тухайн нөхцөл байдал биеийг барьж чадахгүй байх юм бол бид яг үүнтэй адилхан энэ маягаараа бид гэмрүү унж хэлдэг байна. Гэм бол бидэнд байнга урд атлахыг буюу өөр үнцгийг харуулхад нөгөө биеийг барьж чаддаггүй хэрсүү хүн маань тэр рүү холбороод орчихно гэсэн үг. За тэгвэл ахлагч хүн нэгүүгээр ямар байгаа гэсэн үг. Хэрсүү байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За тэгвэл яах нь вэ? Би эндээс харахтаа хэрвээ хэн нэгэн харгалзагч болохыг хүсэх юм бол хэрсүү байх хэрэгтэй болж байна гэсэн. Хэн нэгэн харгалзагч болохыг хүсэх юм бол биеийг захирдаг хүн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх шинж тэмдгүүд Мосед байсан юм байлаа. Би Мосед байсан байна гэдгийг би уншиж байгаа үедээ олж харсан байна. Хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай гэж байна. Бид заах чадвартай байхын тулд бид мэдэх ёстой. Бид мэдхийн тулд сурах ёстой. Бид сурахын тулд
цаг заваа заруулж явах хэрэгтэй. Зарцуулах хэрэгтэй тийм биз? Тэгэхээр Мосегийн энэ зүйл бүгдээрээ байсан гэдэг. Тэгээ үнэхээр Мосе би яасан. Энэ үед дээр бас энэ хэсгийг үжиж чадах бас талархаж бас огшсон байгаа. За бүгд хамтдаа цаашаа Йошуа номд явчих. Тэгээд тоолго номон дээр Йошуагийн тухай бас яалчгүй бас дурдах юм байна гэж би гарчиж. Тэгээд энэ хэсгээр болохоор эзэн Йошуад хэлэхдээ хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шиг юм чамтай хамт байх болно гэсэн байна. Тэгээд би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй, тууштай бөгөөд зөрөгтэй бай. Учир нь өвгдөөс чинь өхөр миний амаасан газар нутгийг чи Энартомны өвлөлн эзэмшүүлнэ буюу эзэн Мосед Йошуад тууштай бөгөөд зөрөгтэй байсан. Тэгээд өмнөхийн уншиж байгаа би Мосед би өмнө нь бодохдоо Йошуа үнэхээр магадгүй өмнө нь бодохдоо Йошуа их тийм аймхаа байсан болов уу гэж боддог байсан боловч харин энийг уншсан тоолон номыг би уншиж байгаа үедээ Йошуа аймхаа биш харин эзэн өөрөө өдөрдөгч болоод ахлагч хүмүүст ямар бэрхшээлүүд, ямар асуудлууд, ямар хэцүү байдлууд тулгардаг мэддэг болохоор Йошуа тууштай бөгөөд зөрөгтэй бай гэсэн юм байна. Харсан ба тэгэхээр үнэхээр бас эндээс харахад бидний төсөөлөлд ороогүй, бидний санаанд ороогүй хэцүү зүйлүүд эзний үйлчлэл хийж яхад гарч ирнэ ах дүүсээ. Гэхдээ бүхний эзэн бүхнийг мэддэг болохоор тэр өөрөө яг одоо энэ цаг үеч бас танд хэлж байна. Тууштай бөгөөд зөрөгтэй байх тун. Тэгээд эзэн Мосед Йошуад хэлэхдээ би Мосетэй хамт байсны адил би хамт байх болно. Амен. Тэгэхээр ах дүүсээ үнэхээр эзэн бидэнтэй хамт байна. Одоо ч гэсэн тэр надтай хамт байна. Тийм болохоор тууштай бөгөөд зөрөгтэй бай. Йошуа аймхаа биш байсан байлээ шүү. Тэгэхээр Йошуа гол нь тийм итгэлээр мохгүй хэцүү байдлууд ирэхэд чи шамтрахгүй гэдэг үгнээс эзэн түүнд Мосегийн туулсан бүхий л зүйлүүд гарч ирнэ. Учир нь яадаг бол Йошуа Израилийн нөгөө нэг гомдолтой, нөгөө нэг асуудал гаргадаг, нөгөө нэг хамтаараа бүх зүйлийн эсрэг зогсдог ийм бэрхшээлтэй энэ хүмүүсийг өдөртөж ихэлчихсэн болохоор эзэн бүхнийг мэддэг болохоор тэр хэлсэн байна. Юу гэж хэлсэн бэлээ? Тууштай бөгөөд зөрөгтэй бай. Учир нь өвгдөөс өгөхөөр миний амласан газар нутгийг чи Энартомд өвлүүлэн эзэмшүүлнэ гэсэн байна. За тэгээд энд хүрсэн байна. Тэгээд яг одоо энэ цаг учраас бүгдээ хамтдаа эзний өмнө талархан залбирая. Халелуя эзэн. Тэгээд мэдээ эзэн та энэ замчлалыг бүгдтэй хамт байж танд үйлчлэхийг хүссэн, таны дотор үнэхээр тууштай бөгөөд зөрөгтэй байхыг хүссэн сул дараа бидний аваад та сонсоорой. Тэгээд бид хичнээн сул дараа болохыг та мэднэ. Гэхдээ аваа таны үйлчлэл дотор босож таны үйлчлэл дотор үнэхээр далж өгөөрэй дэлгэж үнэхээр Христийн дотор байх ёстой байр суурьд зогсоход эзэн та бидний гин нүдээс хол болгож өгөөрэй. Та хамгаалж өгөөрэй аваа. Бид үнэхээр Христийн дотор хэн бэ гэдгийг үнэхээр мэдчихвээ гэхээс муу нэг үгтлээ айдаг үгүй аваа. Учир нь эзэн та үнэхээр бүхнийг ялсан. Та бол Альфа ба Омега, эхлэл ба эцэс болох энэ бүхний эзэн болохоор бид бас үүн дотор тууштай баймаар байна аваа. Бид бас зөрөгтэй баймаар байна аваа. Бид бас итгэмжтэйгээр таны өмнө зогсмоор байна аваа. Их эзэн та бидэнд хүчийг өгөөж аваа. Бидний хэрхэн орж байхаа мэдэхгүй ч гэсэн аваа та үнэхээр бидэнтэй хамт байна. Бүх зүйл аваа таны дотор болтгийг аваа. Эзэн таны дотор бүх сорилтууд, эзэн таны дотор бүх гайхамшиг болтгийг аваа. Тэгээ мөнхийн эзэн бид үнэхээр аваа сул дараа аваа.
Харин бидний үнээр уруу татаж бидний сул дараа байдал дээр үнээр тоглолт хийдэг тэр муу нэгнийг бид одоо яг одоо энэ цаг үчид итгэлээр хүлж байна. Их эзэн та үнээр бидэнд амийг өгсөн. Та бидэнд үнээр хүчийг өгдөг. Таны эрх мэдэлээр Есүсээр хүлж байна. Тэгээ та бидний хэрхэн зогсох ёстой та тэг зогсоорой. Хэрхэн таны тунхаглах ёстой та тэр зүйлээр бидний амнаас гарах үг хүрээр та хүндлийг аваарай. Есүс нэрээр өргөн залбирч байна. Амен.